10 оны зуудын гамшигын дараа засгийн газрын гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбар дундын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Энэ хүрээнд нэгдсэн үндэсний байгууллага, онцгой байдлын ерөнхий газар хамтран бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах гамшигын үйл ажиллагаа хүмүүнлэгийн баг байгуулагдсан юм а. Энэхүү хүмүүнлэгийн багийн үйл ажиллагааг зөв өдөрт нь чиглүүлэх, цаашид ямар үүрэг оролцоотой ажиллах талаар нэгдсэн үндэсний байгууллага, онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид саналаа солилцсон байна. Өнгөрсөн хугацаанд гамшигын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний ерөнхий баримтчиг, гамшигтай тэмцэх төлөвлөгөөний төсөл болон хүмүүнлэгийн тусламжийг хүргэх аргачлалуудыг нэгдсэн үндэсний байгууллага, Монгол улсын онцгой байдлын салбар нэгжүүд хамтран боловсруулсаар иржээ. Энэ хүрээнд гамшигын үед ажиллах хүний нөөцийн мэрэгжил ур чадварыг дээшлүүлэхэд хэд хэдэн сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн салбар дундын хуралдай юм а. Хуралдааны гол зорилго нь гамшигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, өнөөгийн арга туршлагыг оролцогчдод эзэмшүүлэх, гамшигын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг шинжилэн батлахад оршиж байна. За ер нь бол онцгой байдлын ерөнхий газрын авж байгаа дүн шинжилгээ мэдэн дээр үндэслээд хэлэхэд бол ерөнхийдөө Монгол улс бол хүний болон байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй гамшиг өслийн тоо сүүлийн үеж байгаа нэмэгдэх хандлагатай байгаа. Гэхдээ энэ жилийн үед бол бас ой хээрийн төмөр буурсан үзүүлэлт байгаа. Ер нь бол Монгол улсад одоо болцшгүй гамшиг осол бол за зундаа ган, үер, ус тий за өвөлдөө, цасцууд за хавар намартаа бол хүчтэй цасан болон шорон шуурга энэ зонхилдог. За ер нь бол манай байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх ажлууд бид бүхэн онцгой анхаарж байгаа. Манай улсын хувьд байгалийн эрсдэс, уур амьсгалтай, зундаа ган өвөлдөө зууд, хавар намартаа үер усны болцшгүй гамшигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын бэлэн байдалд ажиллах ёстой байдаг гинэ. Энэчүүднээс гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг бүх талын оролцоо хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатайг өнөөдрийн хуралдаанаар онцоллоо. Гамшигын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө болон хүмүүнлэгийн багуудын гамшигын үед ажиллах төлөвлөгөөг нэгтгэснээр гамшигын үед яаралтай тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чухал ач холбогдолтой юм байна.